За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Хэвлэл мэдээллийн суурь боловсрол сурал видео хичээлийн хүрээнд өнөөдөр бид нийгмийн шүлжээнд дэх миний онлайн дур төрх гэсэн сэдвээр ярилцах болно. За ингээд хичээлийнхаа агуулгыг танилцуулъя. Цахим орчинд бий болгосон дүрээ эргэн харна. За өөрийн дэх цахим орчинд бүтээсэн дүр төрх хувийн зорилготойгоо уялдаж байна уу? Нийгмийн шүлжээ болон бодит байдал амьдралд ирэх дүр хоёр чинь өөр өөр байна уу? Өөрсдөө бид ямар нэгэн эрсдлийг бий болгоод байгаа юм биш үү? Нийгмийн шүлжээнд дэх хувь хүнээ удирдан чиглүүлэх гэсэн ийм агуулгын хүрээнд бид ярилцах болно. За хичээлийнхаа зорилгыг танилцуулъя. Онлайн орчинд биеэ хэрхэн авч явж байгаадаа бид дүгнэлт хийн. За нийгмийн шүлжээнд дэх хувь хүнээ зөв удирдахад суралцнаа. За эхлээд нийгмийн шүлжээ гэж юу болох талаар ярилцъя. За нийгмийн шүлжээ гэхээр Instagram, Facebook, Twitter гэх мэт нэр бидний санаанд буухан дамжиггүй. За эдгээрээс гадна олон төрлийн нийгмийн шүлжээнүүд байдаг. За нийгмийн шүлжээнүүдийг бол ерөнхийд нь дөрвөн ангилдаг. За хувийн нийгмийн шүлжээ, зугаа цэнгэлийн нийгмийн шүлжээ, мэрэгжлийн нийгмийн шүлжээ, олон нийтийн нийгмийн шүлжээ гэсэн ийм дөрвөн төрөлд ангилж үздэг. За хувийн нийгмийн шүлжээ гэж юу вэ гэхээр янз бүрийн хэрэглэгчдийг хооронд нь холбох зорилгоор бүтээгдсэн. За эдгээр нийгмийн шүлжээнүүд нь ямар нэгэн холбоон дээр голцоо тулгуурладаг. За жишээ нь ямар нэгэн хобби, сонирхол, за сургалтын төвөнд суралцах ч гэдэг юм уу те, нийтлэг найзууд, таны амьдарч байгаа хот гэх мэт ийм ямар нэгэн холбоон дээр тулгуурладаг. За Facebook бол энэ хувийн нийгмийн шүлжээний хамгийн наад захын жишээ юм аа. За зугаа цэнгэлийн нийгмийн шүлжээнүүдийн функц нь бол янз бүрийн контент хуваалцахад зориулагдсан байдаг. За энэ бүлгийн хамгийн шилдэг нийгмийн шүлжээнүүдийн жишээ гэх юм бол Твитийг бид нэрлэж болно. За Твит нь бол дижитал контентийг өөр хэрэглэгчдэд бодит цаг хугацаанд хуваалцах зорилгоор бүтээгдсэн нийгмийн шүлжээ юм. За мэрэгжлийн нийгмийн шүлжээ энэ болохоор ажил эрхлэлтийн талаарх мэдээллийг нийтлэхийг хүссэн хэрэглэгчдэд зориулагдсан байдаг. За өөрийн намтар, амжилт, ажлын туршлага, гавьяа, шагнал гэх мэтийг бол байршуулдаг. Энэ төрлийн нийгмийн шүлжээний өөр нэгэн зорилго гэх юм бол ажил эсвэл бусад мэрэгжлийн зорилгод хүрэх явдал юм. Өнөөдөр бид хамгийн алдартай нийгмийн шүлжээ гэх юм бол LinkedIn-ийг нэрлэж болно. За олон нийтийн нийгмийн шүлжээний жишээ гэх юм бол Behance-ыг нэрлэж болж байна. За Behance нь бол дизайны ертөнцийн янз бүрийн мэрэгжилтнүүд, дизайн сонирхогчдод өөрсдийн бүтээлээ хуваалцахад зориулагдсан нийгмийн шүлжээ юм. За зарим нийгмийн шүлжээнүүд нь хэрэглээний хувьд уян хатан байдаг. Жишээ нь Instagram бол нэг талаасаа хувийн, за нөгөө талаасаа мэрэгжлийн, мөн зугаа цэнгэлийн гэсэн энэ нийгмийн шүлжээнүүд гурван төрөлд аль алинд нь оруулж болохоор байдаг. За бидний өнөөгийн нийгмийн шүлжээнд дэх дүр төрх ямар байгаа талаар Лондон хотод амьдардаг зураач Стив Катс бол маш их олон шүүмж зургийг бол зурсан байдаг. За эдгээрээс та бүхэнтэй бол гурвыг харуулъя. За орчин үеийн техник технологийн өндөр хөгжилтэй нийгэмд амьдарч байгаа хүмүүс бидний бодит байдал, ойрын ирээдүйн дүр төрх ямар байгаа талаар шүүмж зургуудыг харах юм бол, за энэ зурган дээрээс харах юм бол бүгдээрээ уцаа барьсан маш тийм зомби маягтай ийм хар бараан маягтай шүүмж зураг байна. За дараа нь энэ болохоор зэрэг хавханд хулгана орсон үндгүй юм хавханд л байдаг гэсэн санаа байна. За энэ зургийг бол хараад өөрийнхөө дүгнэлт хийгээрэй. За хамгийн урд талд нь бол маавз. За хүнийг бол утас гинжилсэн явж явах жишээтэй. Нийгмийн шүлжээ дижитал сүнсээр дүүрсэн үү гэж тийм. За өнөөдөр нийгмийн шүлжээ интернет хэрэглээ хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон. За нийгмийн шүлжээ интернетийн хэрэглээгүйгээр амьдарч чадхаа байсан хэсэг бүлэг хүмүүс нийгмийн давхаргууд ч бий болсон. Өнөө үед бол бас нэгэн аюул нь бол нийгмийн шүлжээнд хиймэл оюун ухааны бүтээсэн амьд хүмүүсээс ялгарах боломжгүй ийм дүр төрх юм. За жишээ нь гэх юм бол TikTok-т 100,000 гаруй дагагчтай
Инстаграмд 60,000 гаруй дагагчтай хиймэл оюун ухааны бүтээсэн усны хувцастай эсвэл гоёмсог юм улаан даашинзтай зургаараа нийгмийн шүлжээнд Америкчүүдийг байлдан дагуулж байгаа ийм хиймэл оюун ухааны бүтээсэн нэгэн ийм бүсгүй байдаг. За хиймэл оюун ухааны бүтээсэн дүр шүү гэдгийг сануулсаар байтал бол энд тухайн бүсгүйд бол дурлах тэгээд бүр сэтгүүл зүйн ямар нэгэн эмгэгтэй болгох тохиолдлууд гарсаар байгаа. За миний онлайн дүр төрх хэр байгаа вэ гэдэг тал дээр дүгнэлт хийгээд цөмөрөө нэгэн дасгал ажиллацгаая. За өөрийнхөө зөвхөн профайла үзээд дараах асуултанд хариулъя. За нэгдүгээр асуулт юу сонирхдог? Хаана байнга очдог? Найз нөхөд, хуваалцдаг чиглэл, үзэл бодол гэх мэт ямар нэгэн хувийн мэдээллийг таны профайлаас үзэж болохоор байна уу? Хоёрдугаар асуулт таны эдгээр мэдээллийг зөвхөн найз нөхөд чинь үзэж болохоор байна уу? Эсвэл бүх хүн үзэж болохоор байна уу? Гуравдугаар асуулт нийгмийн шүлжээнд ямар агуулгыг бүтээж хуваалцаж байна вэ? Дүрс бичлэг байна уу? Одоо аудио байна уу? Блог байна уу? Загвар байна уу? Анимашн байна уу? Подкаст байна уу? Гэх мэт одоо ямар төрлийн ямар агуулгыг одоо голцоо одоо бүтээж постлж эсвэл хуваалцаж байна вэ? Дөрөвдүгээр асуулт танд олон нийтэд гарахыг хүсээгүй тантай холбоотой ямар нэгэн мэдээлэл нийгмийн шүлжээнд тараагдаж байсан уу? Тавдугаар асуулт та хэдэн жилийн дараа хаана хэн байхыг хүсэж байна вэ? За ирээдүйн ажлын зорилго эсвэл хувийн зорилгодоо хүрэхийн тулд нийгмийн шүлжээнд юу хийж болохоор байна вэ? Гэсэн эдгээр 5 асуулт өөрийнхөө профайлыг үзээд хариулцгаая. За нэгэнд бид Facebook-ийн талаар ярьж байгаа учраас өөрийн одоо Facebook хаяг руу чинь хэн хамгийн сүүлд очилсан байгааг бол харъя. Зааврыг бол та бүхэндээ танилцуулъя. Facebook-ийнхаа аль нэгэн хоосон хэсэгт маус хоёроо дараад view page source гэсэн командаар ороход ийм код гарч ирнэ. За энэ кодныхоо аль нэг хэсэгт маузаа дарж агаад Ctrl F дараад жижигхэн хайх хэсэг гарч ирэхээр нь тэн дээр initial chat friends list гэсэн үгийг бичиж өгөөд enter дарахад за энэ кодлогдсон хэсгээс одоо хамгийн эхнээсээ таны одоо Facebook хаяг руу хамгийн сүүлд зочилсон хүн хамгийн дээрээ гарч ирнэ. За тэгээд энэ кодыг facebook.com гэдгийн энэ арт талд нь хуулж тавиад ороход тухайн хүнийхээ нэрүүдийг харж болно. За ингээд өөрийнхөө Facebook хаягаар ороод та бүхэндээ хийж үзүүлье. За хэвлэлийн хүрээлэнгээс эрхлэн гаргадаг Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр 2024 судалгааны тайланд хэвлэл мэдээллийн салбарт ажиллагчид 4378 байна гэсэн бол за сэтгүүл зүйн бүтээч ажилтан болохоор 1760 байна гэж судалгаа гарсан байна. За нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 79% нь Facebook пэйж хаягтай гэсэн ийм судалгаа гарсан байна. За манай ихэнх одоо сэтгүүлч нар бол хувийн пэйжтэй байдаг. За хувийнхаа пэйжтэй нэр өгөхдөө сэтгүүл сумья, сэтгүүлч наран гэх маягаар бол нэр өгсөн байдаг. За тэгэхээр тухайн сэтгүүлчийн нийтэлсэн пост нийтлэлийг тухайн одоо ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн редакцийнх нь байр суурь юм байна уу? Эсвэл хувийн байр суурь байна уу гэдгийг бол иргэд ялгаач мэдхээ байждаг. За тэгэхээр зэрэг нэр өгөхдөө хүртэл болгоомжтой байх хэрэгтэй гэдгийг бол залуу сэтгүүлчидтэй уриалах байна. Сэтгүүлч одоо сумья гэж жишээ нэр өгчгөр яадаг гэхээр сэтгүүлчл юм чинь одоо худал ташаа мэдээлэл түгээхгүй байгаа, үнэн зөв мэдээлэл түгээж байгаа гэж эндүүрээд нягтлахгүйгээр цааш нь түгээг хуваалцах тохиолдол байдаг. Таны онлайн дүр төрх хэр байгаа вэ, ямар байгаа вэ гэдэг талаар ярилцаад өнөөдрийнхөө хичээлийг өндөрлөё. За таны онлайн орчинд бие авч яваа байдлыг хэн харах?
За танд хэрхэн нөлөөлж болох цаашид онлайн орчинд та яаж харагдах талаар бол нухацтай бодох хэрэгтэй. Одоо танд хэрхэн нөлөөлж болох гэхээр тухайн өнөөдрийн одоо таны нийтэлсэн мэдээлэл 5-10 жилийн дараа танд хэрхэн нөлөөлж болох вэ? Цаашдаа одоо 5-10 жилийн дараа таны энэ онлайн орчинд байгаа дүр төрх яаж харагдах вэ? Одоо байгаа дүр төрх ирээдүйд яаж харагдах вэ гэдэг дээр маш нухацтай бодолцох хэрэгтэй юм аа. Хоёрдугаарт нь хувийн нууцлалаа бол хянах хэрэгтэй. Онлайнд үлдээсэн мэдээллийн улмөр хязгаарч арилдаггүй учраас бид өөрсдийн нууцлалыг хянаж цахим орчинд нэр хүндээ унгаахгүй байх аргуудаас бол суралцах хэрэгтэй юм аа. За 3-дугаарт нь мэдээлэл түгээхдээ үнэн бодиттой их сурвалжин баттай мэдээлэл түгээх нь таныг сөрөг үр дагавруудаас сэргийлнэ. За ийм зөвлөмжийг та бүхэндээ хэлэх байна. За ингээд дараагийн хичээл хүртэл түр баяртай.